Эрэгтэйчүүд манд эндүү хаанг байна. Үзний тогтолцооны өөрчлөлтгүй хүн гинтийн суралт өгөх нь маш ховш шүү дээ. Сошиал группээр, мессенжер группээр хэмжилж болохгүй шүү дээ. Зүрх судасны өвчлөлөөр нь өвдөхгүй байх боломжтой. Тэгэхээр сүүлийн 20 жилд монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл байлаа. За тэгвэл сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин илүү залуужиж, залуучууд зүрх судасны өвчнөр гинтийн нас барах тохиолдол их болсон хэмээн иргэд ярьдаг. Тэгвэл энэ асуудал бодиттой болоод зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сонгодоо аймгийн зүрх судасны эмч зориготой ярилцлаа. Ер нь бол зүрх судасны өвчлөл маань өөрөө дэлхийд нэг номерт өвчлөөрөөч нэгд нас баралтаараач нэгд. Монгол улсад бас өвчлөөрөөч нэгд нас баралтаараач нэгд явж байгаа. Үндсэн зүрх судасны өвчин гэж яриад байгаа нь судас маань өөрөө ийм шар шиг юм уян. Тэгээ захын судсан дээр очиод бүр жижиг судснуудад очиод бодисын солилцоо явуулдаг ийм гоё бүтцтэй байх хэрэгтэй. Тэр маань сахар буюу одоо голдуу тохиолддог нь сахарын өвчин. Тэгээ дээрээс нь одоо өгцсний солилцооны алдагдлаас болоод судас нь хатуураад шохоо шиг тэ одоо арц шиг ийм хатуу зүйлээр судсан солигдчих. Тэгээ тэр маань өөрөө нэг бол бөглөрөө доторх сүүн бөглөө нарийсарга бөглөрөх нөгөөх маань бол хатуурсан болохоор нэг удаагийн даралтгтэлтэй ч юм уу хагарах ийм өвчл яваад байгаа. Яг зүрх судасны өвчл олон шалтгаанууд бий л дээ. Одоо амьдралын хэм маяг, буруу хооллолт, тэгээ хорц орчлууд, удам, тэгээ нийгмийн байдлын стрессүүд нэр ярих юм бол энэ одоо болж байгаа утаад ч гэсэн зүрх судасныг хатуурлыг үүсгэж гэсэн юм судалгаанууд яваад байгаа. Тэгэхээр олон шалтгаанууд л. Тэр нэг гинтийн нас баралт залуужж байгаа гэдэг дээр бол эсрэг байт юм. Энэ зүйл зүгээр л нөгөө нэг сошиал хэтэрхий үү? Тийм, сошиалор ерөөсөө одоо эн чинь баг намайг годомжаар гараа явж байгаа сошиалор цацгтал хэдэн мянган хүн үзчихэж штеп. Тэгэхээр сошиалын мэдээллүүд хурдан болсон байна. Тэгээд нөгөө гинтийн нас баралт чинь хүнд аягүй их цочрол өгдөг. Тэ? Тэгэхээр тэднийг одоо их болгоомжтой тайлбарыг аягүй зөв хийж өгч ингэж явах хэрэгтэй л гэж харж байгаа. Энд чи хувьд бол. Тийм түүнээс одоо бид нарт яг ингээд гинтийн нас баралт тэдээр нэмэгдэжээ. Одоо 24 оноос 25 онд ийм болчихжээ гэж хэлэх тоо байхгүй надад. Үзний тогтолцооны өөрчлөлтгүй хүн гинтийн нас баралт өгөх нь маш ховш шүү дээ. Зүгээр яг хэдэн өдөр дараалаад алкогол хэргэлцсэн, хордлогонд орцсон, үгүй бол өөрөө янз бүрийн өөр хоолндны хордлогонд орцсон, эзэм эцсийн өөрчлөлтүүд орцсон гэдэг юм уу? Үгүй бол хашил гэдэг юм уу? Хашил гэдэг нэг аюултай аваа явчихдаг гинтийн юмнууд байдаг. Гих мэдсэн таарахгүй тохирохгүй хоол идчихэд ачаал өгчдөг ч гэдэг юм уу? Тиймнүүд байх магадaltaй. Өвчлөлийг харахад айхтар хоол эрэгтэй эмэгтэй насны зөрөөнүүд айгүй цөөхөн байдаг, бага байдаг. Тэгэхээр эрэгтэй голдуу давмгай өвчнүүд байдаг. Тэгэхээр тэрэн дээрээ эрчүүд маань одоо хоригшлгүй хаашаа суулгүйгээр эрт онцлуулах хэрэгтэй. Эрэгтэйчүүд манд эндүү хаанг байна. Эндүү хаанг байна. Эмнэлэг рүү ерөөс ирэхгүй байна. Эмнэлэгт ирэхээр эхнэр юм уу ээж аваагаа дагуулж ирж ингэж хүчээр ихч дүүнэрээ дагуулж ирж хүчээр үзүүлж байна. Тэгэхээр тэрэн дээр айгүй анхаарах хэрэгтэй байна. Одоо яг манайхан нөгөө сошиалаар айгүй их тааж ярьж байна. Тэр байтгаа юу үсгэж байна. Одоо хов хүмүүст эмчилгээ зааж байна. Маш аюултай юмнууд хийгдэж байна. Тэр байтгаа хүний бие рүү цус руу озоон шахаж байна. Тэ гих мэтчлэн маш аюултай юмнууд хийгдэж байгаа. Тэгээ сошиалоор ингээд зөвлөгөө өгөөд янз бүрийн хүмүүс ингээд эм тангуулгаад тэгээ одоо бүр кондом гэдэг тариаг өдөрт бараг 10-ыг хийгээд тэрийг хийлгцсэн хүмүүс ч орж ирж байна. Тэгэхээр энэ сошиалын ийм мэдээлэлд автаж эрүүл мэндэд хортой үйлдэл хийж болохгүй. Яг гэвэл ангаах ухааныг нэрээр ярих юм бол бид нар төгс одоо судалж дуусаагүй байх шүү дээ. Тэгээ бид нар учрыг нь олохгүй өвчнөж байж байгаа шүү дээ. Тэгээ би одоо даралтыг буулгаж чадахгүй юм байгаа. Бага энэ 3-4 юм уугаад даралтыг буулгаж чадахгүй. Тэр үед нь суцын төвлж даралтыг буулгадаг ажилбар гарч ийн гэдэг чинь тэр хүн одоо ангаах ухааны хэмэнд дийлдэхгүй байна гэсэн үг болоод дараагийнх нь юмнууд гарч байгаа шүү. Тэрийг одоо сошиалор юм уу, сошиал группээр, мессенжер группээр эмчилж болохгүй шүү дээ. Одоо ч байгаа. Гэрөөсний цусмас уудаг, 9 шидийн нөөцөөс мэс залгидаг, тоолооны зүрх мөрөх гэл юмнууд ярьдаг. Тэр нөгөө ангаах ухаан хөгжөөгүй байхад манай уул нь уламжлалтын ангаах ухаан айгу мундаг байсан юм билээ. Айгу мундаг. Тэгээ суцаар онцлоод
Тэгээд тэнд ямар бүтээгдэхүүн хэрэглүүл зүгээр вэ гэдгийг тодорхойлоод тэгээд хамгийн гол нь байгалийн болон юуны амтны гаралтай бүтээгдэхүүний чинь нөгөө хорыг нарилгаж хэрэгэлдэг байсан байгаа байхгүй. Түүнээс улаан цус уудаггүй л байсан байхгүй да. Тэгээд тэрийг ингээд ам дамжиж ууж одоо даралт их тархин цус харах шээс нь хаагдах гэл ингээл айгүй олон үйлдэлтэй хүмүүс ирдэг, эмчнэр дээр ирдэг. Тэгэхээр энийгээл одоо шууд болох хэвээр. Чоны мах идэл гэдэг, нохооны мах идэл гэдэг те. Тэгэхээр тэрийг ямар үед нь яаж идэх юм бэ гэдгийг манай уламжлалт ангаа авах мэддэг байсан байхгүй. Энэс нохооны махыг одоо сүрэтэ болгонд бүх шатанд нь идэггүй байсан л байхгүй. Ковидоос болоод цус өтгөрсөн, вакцинаас болоод цус өтгөрсөн гэдэг ийм ярианууд айгүйх явган ярианууд байгаа юм. Тэгээ ковидын үеийн өвчлөлийн энэ цус өтгөрсөн үү, энэс болоод ингэж хүндэрсэн үү гэсэн дэлхийн нийтийн судалгаач маш цөөхөн баг шиг байна. Одоогор би олж хараагүй. Тэгээ одоо бид нар ч тэгэл жил болгон янз бүрийн олон улсын хурал моролд явж байгаа. Энэний тухай судалгаанууд ч бас яригдахгүй байна. Тэгэхээр энэс болоод яг ингэж гарчижээ гэсэн тийм одоо энэс болоод цус нүтгэжээ, энэс болоод шигдээс болчихжээ гэсэн тийм судалгаанууд надад бол алга. Зүгээр яг хүмүүс ярихнаа бол янз янзын за өөр ковидын дараа одоо ковидын өвчлөлийн дараах тодорхой хэмжээний өөрчлөлтүүд байхыг үгүйсэхгүй байна. Би бол үгүйсэхгүй. Тэгэхээр тэрийг одоо нотлоогүй байна. Цус шигэлдэг энэс өөр энгийн аргууд бол маш ховор. Яг зүгээр нэг эм тан гараагүй байхад ургамал хэрэглээд эрүүл мэндэд хэрэгэлдэг байсан. Одоо энэ тан байгалийн ургамлууд, байгалийн бүтээгдэхүүнүүд, амтны гаралтай бүтээгдэхүүнүүд гээд хэрэгэлдэг байсан. Одоо бол бид нар нөгөө нотлогоон суурилсан ангаах ухаан гэдэг ямиг авч явах хэрэгтэй. Дэлхийн нийтээр энийг зөвшөөрсөн. Тэгэхээр үнэхээр цуснах шинжилгээ нь өтгөн байвал бүлэглэлтнүүд одоо их байвал одоо цус шингэлэх талаар ярих. Хоёрдугаар зүрх судасны өвчл юм уу даралт ихтэлтэй ийм хүмүүст нөгөө эмчилгээний заалтаар одоо цус шингэлэх гэдэг юм уу ийм заалтаар л явж байгаа. Ер нь бол ангаах ухаан маань 16 онд нөгөө даатгал өөрчлөгдсөнөөс хойш эрс үсрэлтэнд хүрсэн гэж би ярих дуртай. Юу гэхээр одоо би чинь нөгөө ангаах ухаантай л одоо насаараа явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр нүдэн дээр өөрчлөлт өгсөн. Хуучин бол одоо мэсцлийг дутсан байхгүй. Тэгээ хаалганд ороход биелийн байхгүй, салвитик нь байхгүй. Ийм үе байлаа шүү дээ. Тэгээд даатгал маань өөрчлөгдөөд энэ маань зөв хэлбэрлүүгээ шилжээд ирэхлээр онцлогоо тусламж үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй эм тариа хэрэгсэл багаж том төхөөрөмж эмчийн мэрэгчлэтнүүдийн сургаалт гээд ингээд орчин нөхцлөөс ахуулаад ингээд эрс сайжирсан ийм тусламжууд хийдэг болцсон. Тэгэхээр манай одоо ангаах ухаан бол дэлхийн түвшинд бол бүр өтсөн баг. Мэдсэн зүрх судасны удамтай, орц сурчилтай, жинхтэй, сахартай ийм хүмүүс бол эрт үзүүлээд эмээ уугаад сахараа бариад өгцсөө бариад тусаа шингэлээд даралтаа бариад гээд ингээд явбал тэр өвчний хүндрэлээр хүндрэхгүй байх боломжтой л гэсэн үг шүү. Одоо залуучууд маань юу тамхиттай гудамжаар яваад идэг хүн байхгүй болсон. Бидний залуугууд бол тамхиталт маань эрс байхгүй болсон. Ер нь бол багассан. Алкоголын хувьд ч гэсэн одоо тэгээд замраа албаар яхаалтал гудамжинд гараал арх угаад байдаг үе ч гэсэн өнгөрсөн гэсэн. Одоо юу гэхээр амьдралынхаа ямагийг нэг жоохон өөрчлөөд өдөрт нэг цаг алхацдаг. Зөв хоолчдаг, хэтрүүлж иддэггүй, задлаа иддэггүй, нэмж иддэггүй тэгээ хөдөлгөөн сайн хийгээд эрүүл мэндэ үзүүлээд явбал зүрх судасны өвчлөлөөр нь өвдөхгүй байх боломжтой. Сэргийлж чадвал өөрсдөө амьдралынхаа ямиг зөв байлгаж чадвал өвдөхгүй байх боломжтой шүү. Тэгэхдээ ингээл бүх юм болохгүй муудсан юм шиг болохгүй юм шиг харагдаад яриад идэг болцсон. Миний харж байгаагаар бол ангаах ухаанч үсэрсэн хүмүүс ч эрүүл мэндэд анхаардаг болцсон. Ард иргэдийн нөгөө эрүүл мэндийн боловсрол айгүй сайн байх хэрэгтэй. 10 жилийн хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролын сайн хийдэг байх хэрэгтэй. Тэр байтугай өдрийн гимнастикийг хүртэл хийдэг баймар байхгүй. Одоо бид нар чинь коридортой зогсож байгаад сургуулаараа гимнастик хийдэг байлаа шүү дээ, Тэр байтугай үйлдвэрүүд өдөр одоо радиогоор өдрийнхөө гимнастик хийдэг байсан шүү дээ. Гэх мэтчлийн ийм одоо сэргийгч одоо эрүүл байх занг үйлд нь сурах ийм тал руу илүү их явж ийж нэлээд хугацаа шаардж ийж ард иргэдийн нэг эрүүл мэндийн боловсрол сайжрна л да. Түүнээс энийг одоо ингээд ямар нэгэн сайд гарч ирээд юм уу ямар нэгэн засгийн газар гарч ирээд багасгана гэж байхгүй шүү.
Тэгэхээр хувь хүнтэй айгүй хамааралтай. Өвчлөл гэдэг нь угсаа хувь хүнтэй хамааралтай шүү дээ. Одоо манайхан ч ингээд эмнэлэгт ирэхээр юм онцлогч гэдэг нэг айдаг хэсэг байна. Тэ өвчин онцлогч яшиг гэдэг. Зарим хэсэг нь болохоор ялангуяа ирчүүд нь би өөрийгөө мэдчихээн, би ирүүл гэж явдаг хэсгүүд байна. Тэ зүгээр шинжилгээ өгчөөд ямар нэгэн үр дүнгүйгээр хоосон шинжилгээ өгөөд яваад иддэг улсууд байна. Тэрнийхээ үр дүнг үзэхгүй, эмчээсээ зөвлөгөө авахгүй. За тэгээд өвчлөөд яг завөр өгөөд ирнэ гэдэг чинь тэр хүн өвдсөн байх гэсэн үг шүү дээ. Тэрийг ойлгохгүй байгаа юм. Юу гэхээр завөр өгөхлөөр эмнэлэгдэр ирдэг юм байна гэдээ ойлгоод яваад байхгүй. Тэгээд завөр өгчхөөр нөгөөх маань өвчин болсон байна гэсэн үг шүү. Тэгэхээр завөр өгөхөөс өмнө бид нар одоо онцлуулж өвдөхгүй байхаа ярих хэрэгтэй.